Сайн байцгаана уу? Өнөөдрийн сэдэв бол чиний амьдралд токсик хүн байгаа юу? Хэрвээ таны амьдралд токсик хүн байгаа бол энэ контентийг үзээрэй. Тэгээд тэдэнтэй хэрхэн харьцах ёстой юм болоо? За тэгвэл токсик хүн гэж ер нь ямар хүнийг хэлдэг вэ? Үүнд хэдэн жишээ дурдсан байна. Эхнийх нь хариуцлага хүлээдэггүй, алдаа өргөлж бусдын буруу байдаг. Өөрийнхөө бурууг хизээж хүлээн зөвшөөрдөггүй. Байнга гомдол гаргадаг. Юу ч хийсэн сэтгэлд нь ерөөсө хүрдэггүй. Эерэг мэдээ сонсоход бохимддог. Чиний амжилт түүнд таалагддаггүй. Цаана нь дандаа атаархал нуугдж байдаг. Зөвхөн өөрийнхөө тухай ярьдаг. Чиний бэрхшээл түүнд ерөөсө сонирн биш. Харин өөрийнхөө асуудлыг л үргэлж нэгдүгээрт тавьдаг. Хамгийн сүүлд нь сэтгэл санааны дарамт үзүүлдэг. Чиний буруу мэт үргэлж мэдрүүлдэг. Мөн өөрийнхөө л байнга зөв юм шиг мэдрүүлдэг байх нэ. Тэгвэл ийм хүмүүстэй яаж харьцах вэ гэхээр эхлээс нь хамгийн нэгдүгээрт хүлээн зөвшөөрөх. Өөрчлөхийг битгий хүчээр оролт. Тэр хүн ийм л байх ёстой, ийм л байдаг гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Чи тэр хүнийг өөрчлөхийг хичнээн хүсээд ч өөрчлөгдөхгүй байж болно. Энэ нь чиний буруу биш. Тэр хүний л байгаа байдал зан чанар нь юм шүү дээ. Тийм болохоор үнийг хүлээн зөвшөөрснөөр чи дэмий хүлээлт тавихаа болно. Ингэснээр та сэтгэл зүйн хувьд амар амгалан байх болно. Хэрвээ та ийм хэцүү токсик хүмүүстэй байх юм бол энэ нь заавал харилцаад байх шаардлагагүй байх юм бол бүр зайгаа аваад бүр харьцахгүй болсон дээр хэрвээ үнэхээр ажлын хамт ажилладаг хүн ч юм уу, найз нөхөд ч юм уу нэг харилцаагаа бүр тусгаарлаж болохгүй нэг хүмүүс байдэн шүү дээ. Хэрвээ тийм тохиолдолд бид нар зайгаа барих нь хамгийн чухал. Зайгаа бариад харьцах нь чухал. Яагаад чухал вэ гэхээр таны зүрх сэтгэл хамгийн чухал. Таны зүрх болон амар амгалан байдал чинь хамгийн чухал болохоор зайгаа барьж харьцах нь хамгийн чухал юм байна. Үүнд болохоор хязгаараа тогтоо. Таны дотор ямар хамгийн үнцэнтэй зүйл чинь юу? Энийг би хүлээн зөвшөөрнө. Энийг би хүлээн зөвшөөрч чадахгүй гэдгийг өөртөө тодорхой болгож болох юм байна. Дараагийнх нь болохоор өөрийнхөө үн цэнийг бодно. Тэр хүний үйлдэж байгаа хариу үйлдэлүүд нь чиний үн цэнийг тодорхойлдоггүй гэдгийг өөртөө ойлгож авах юм байна л да. Тэр хүн надад тэгж хандлаа. Тэгэхээр надад ингээд байна. Миний үн цэнийг унгаад байна гэдгийг бол та тэгж бодохгүйгээр ямар ч хариу үйлдэл үзүүлсэн бэ? Миний өөрийн үндсэн шин чанар, миний өөрийн зөв гэсэн бодол маань үргэлжлэхдэггүй. Үнийг дотроо хатуу бодоод үлдэх нь чухал юм байна. Дараагийнх нь болохоор аль болохоор хамт байх цагаа багасгана. Шаардлагатай бүр чухал үед л харилцаад бусад үед ингээд өөрөө зайгаа бариад явах нь танд хамгийн чухал байх нэ. Бас нэгэн чухал зүйл нь чи биш тэр хүн өөрчлөх ёстой гэдгийг ойлгох хэрэгтэй. Чи өөрийгөө буруутгаад өөрчлөхийг хичээх хэрэггүй. Та тэр хүний өмнө ямар нэгэн тэр хүнийг өөрчлөх хариуцлага өөрөөгүй шүү дээ. Үүнийг сайн ойлгох хэрэгтэй. За тэгээд өнөөдрийн даалгавар та ямар нэгэн токсик хүнтэй харилцахдаа хил хязгаараа тогтоох юм байна. За үүний тулд юуг анхаарах ёстой вэ гэд хамгийн чухал зүйлийг дүгнээд хэлэхэд намайг хүндэлдэггүй яриаг би үргэлжлүүлэхгүй. Үүнийг өөртөө хатуу бодоод харилцаандаа бодоод яваад байх юм бол танд илүү амар тайван байх нэ. Учир нь таны тайван байдал хамгийн чухал энэ харилцаан дээр. Ингээд дараагийн контент хүртэл баяртай.